За уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй хөгжснөөс болж хөдөө орон нутгийн иргэд тэнд ажиллаж байгаа хүмүүс олон төрлөөр эрхээ зөрчүүлэх болжээ. За зөвхөн Өмнө Говь аймгийн хэмжээнд хэлэхэд 2012 онд уул уурхайнд 350 зам тээврийн осол бүртгэгдэж 190 буюу 54.2% нь 5 толгоон уурхаагаас гашуун сухат, нарийн сухатын уурхаагаас шивэ хөрөнгийн бомбтын хооронд гарсан байх юм а. Үүний улмаас 26 хүн хорвоог хорхиж 44 хүн хүнд гэмтэл авсан байдаг байна. За түүнчлэн Завхан аймагт уул уурхайн төрөл бүрийн ослын улмаас 9 хүн нас барж 18 хүн дээр бэртэж гэмтжээ. Инглигээд уул уурхайн салбарт идэрхтэн амнаас сэтгэл санаагаараа хохирсон хүмүүст үзүүлэх нөхөн төлбөр байдаггүй. За энэ нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг гэдгийг хүний эрхийн үндэсний комиссийнхан үзэж байгаа юм а. Иймд энэ салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, цаашлаад хүний эрх талаас авах арга хэмжээ хамгаалалтуудыг төгс болгох шаардлагатай гэж байгаа юм а. Бэлчээр ус, худаг, намаржаа, хаваржаа ашиглах боломж алдагдана гэсэн байна. Энэ боломж биш ээ. Энэ малчин хүмүүсийн уугуул малчдын бол заншлын хуулиар эдэлж ирсэн эрх нь байгаа юм. Тэгэхээр энэ эрх хамгаалагдах ёстой. Энэ асуудлуудыг бол суулгаж өгөхгүйгээр зүгээр хөдөө аж ахуйгаа, мал аж ахуйгаа хамгаалж чадахгүй л гэсэн үг байхгүй юу? Тэгээд эн чинь бол одоо макро эдийн засгийн хувьд бол тийм ээ бас тодорхой шийдвэр гарах ёстой юм шиг байгаа. Тийм ээ? Бүрэн одоо уурхаачих юм уу, тийм ээ? Мал аж ахуй гэж юм байх юм уу, үгүй юу гэсэн ийм шийдвэрүүд гарах ёстой. Үнэхээр төр нь хүнээ хамгаалдаг, төр нь иргэдээ хамгаалдаг байсан бол уугуул иргэн Монголд байгаа гэдэг бол энэ гадны хөрөнгө оруулагч компаниуд бол ойлгоо тэр зарчмаар нь ажиллах байсан. Тэгээ уугуул иргэн гэдэг юм бид нар хамгаалж чадахгүй байгаа учраас Яотинтэй компани бол хамбогдсомын малчтыг бол ерөөсөн эмзэг үлгийн иргэд гэж авч үзэж байгаа. Хамбогдсомын малчид малаан барчихсан иргэд бол ерөөсө 2 км замыг хариуцаад тэнд бутарсан нойлын цаас ундааны савыг түүж байгаа шүү дээ. Тэгээ сардаа 300 мянган төгрөг авч байгаа. Ийм л эмгэнэлтэй байдал бид нар ороод байгаа. Ийм болохоор зэрэг үндэ төрөөс одоо бидний их зүйлийг харах ер нь маш хэцүү болоод байна. Хүний эрхийн комиссийг нь хууль нь давмгайлаад гарч ирээд тэгээ явсан. Одоо үр дүнгээ та нар хар. Ямар ч үр дүн байхгүй хүний эрхийн зөрчил нь яваал байдаг. Тэгээ нэг төрийн албан хаагчийн хорогддог газар болцсон. Манай чинь нэг тийм нэг одоо юу гэдэг дамжин өнгөрдөг нэг хідэн хэлбэрийн төдий байгууллагатай болчихлоо шүү. Тэгэхээр хүний эрхийг ер нь цогцоор нь одоо авч үзэх нэг шаардлага байгаад байгаа маа. Тэхийн тулд хүний эрхийн комиссийн тухай хууль одоо энэ комисс гэдэг нэг юм хэлбэрийн төдий бүүн зардал, бүүн мөнгө, нэг судалгаа хийдэг, нэг зөвлөмж нэртэй юм гардаг, ийш тийшээ явдаг, хаяа нэг хэвлэлийнхний дууддаг ийм байгууллага байх хэрэг байгаа юм уу? Харин үүний оронд бүрийн эрхэд комиссар гэдэг юм одоо хүний эрхийн бүрийн эрхэд комиссартай болчих юм бол нөгөө хүн ядаж нэг торгодог эрхтэй баймаар юм л та. За цаашдаа манай улс уул уурхаагаас гадна бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх хамгаалал, шоронд ялд эдэлж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах талаар олон ажлууд хийх, за олон улсын байгууллагуудаас ирүүлж байгаа зөвлөмжийг нэвтрүүлэн ажиллах шаардлагатай байгааг энэ удаагийн илтгэлээс харж болохоор байгаа юм а. Харин хийж хэрэгжүүлэх эрх нь засгийн газар парламентэд судалтай хууль батлагчдын гарт байсаар байна. Мэдээллийг Тэгш Жаргал Батбаяр бэлтгэв. Манай байгууллагч хамтарч явсан байж байгаа. Өмнө Говийн цагаан хад